Бүгд энэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаараар бид шавжны ертөнцийн жинхэнэ онцгой нэгэн төлөвлөлийг онцлох гэж байна. Хятадууд тэр хорхооноос сэтвэлж уушгийн тузааны урлагт тусгай урсгал хөвтөл гаргасан байдаг. Харин Европын цэцэрлэгчид урамжлаа хордон шавжаас хамгаалахын тулд энэ шавжийг тусгаалan худалдаж аваад цэцэрлэгтээ нутгажуулдаг байна. Та бүхэн сонир факт суугтай хамт байна. Өнөөдөр бид мөргөөлж гэдэг шавжтай танилцуулсан. Энэ бол шавжны ертөнцийн жинхэнэ супер зэрэгэл гэсэн үг. Бичлэгээ эхлэхээс өмнө манай суугт бүртгүүлж хонхны товчийг дараарай гэж хүсье. Ингэснээр та дараагийн шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээж авах болно. 3 дугаар сарын 27-ны өдөр 2 сар дарны дараа эхлэх хөл бөмбөгийн дэлхийн аврал шалралт тэмцээнд оролцох сүүлчийн хэдэн багийн нэрс тодорхой гэж байна. 27-ны өдөр Украин болон Шведийн шгшээ багуудын хооронд даалт гарсан тоглолт болно. Харин та энэхүү тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ та 18 нас хүрсэн бол бичгийн дор байршуулсан холбоосоор ороод манай суугийн S-Facts урамшууллын кодыг оруулсаад урамшуулсан шууд аваарай. Мөргөлж шавж урд талын хоёр урт хөлөө урдаа авихж яг л мөргөл үлдэж байгаа юм шиг харагддаг учраас энэхүү нэрлэгдэжээ. Энэ бол 11 см хүртэл өсдөг маш өвөрмөц том хэмжээтэй шавж бөгөөд мөргөл чимэх бие даасан багийг бүрдүүлж дотроо 2800 гаруй зүйлийг багтаадаг байна. Хэдийгээр хоорондоо нэлээд ялгаатай байдаг ч бүх мөргөлж шавжинд нийтлэг шинж чанарууд бий. Энэ нь гурвалжин хэлбэртэй жижигхэн толгой, нарийн урт бие, мөн урт мөчнүүд юм. Тэд царцаа болоо сава шавжтай төстэй харагддаг. Тэдний жинхэнэ төрөл садна нь жом юм. Сонирхолтой жом тэдний хувьд маш дуртай хоосон болдог гэж. Бүх мөргөлж шавж ус махчин. Тэд үл анзаарагдам маш хурдан бөгөөд огтхонч өршөөлгүй. Зөвхөн амьд олзоор хооллогддог тэдний бие махбод ан хийхэд зориулагдсан төгс зэвсгүүдээр тоноглогдсон байдаг. Даарштай хөгцсөн урд хөл бол олзоо барьж авахд зориулагдсан өргөстэй аимшигт зэвсэг юм. Уг хөлнүүд нь яг л эхвэгддэг хотх шиг дэлвэгдэж олзоо бат бих барьж аваад тавьдаггүй. Гурвалжин хэлбэртэй жижигхэн толгой нь 180 хэм эргэж орчин тоорноо төгс харах боломжийг олгодог. Мөргөж бол толгойгоо бүх чиглэлд эргүүлж чаддаг цорын ганц шавж бөгөөд энэ нь тэдэнд асар том давуу талыг бий болгодог байна. Түүнийг сайн харахад нийт 5 нүд тусалдаг. Нийлмж бүтцтэй 2 том нүд болон тэмдрүүлсний дээд талд байрлах 3 энгийн нүд нь олзныхоо хөдөлгөөнийг 18 метрийн цаанаас харах боломжийг олгоно. Харин гэрж мотоо үед тэд ердөө ганцхан чихтэй хэдий ч дууд чимээгээр овчноо маш сайн баримжаалж чаддаг. Энэхүү төгс асуугчин гэгддэг нэрийг тэдний маш сайн хөгжсөн амны эрхтнээс нь болж өгсөн байдаг. Хүчхэг эрүүн яг л хурц хотго мэт ажиллаж амьд олзынхоо махыг тастан авдаг. Ихэнх шавжийн адилаар мөргөөлж далавчтаач зөвхөн эрмэл нисдэг байна. Тэгэхдээ бүр хол нисэж чадахгүй бөгөөд дээд тал нь нэг мөчрөөс нөгөө мөчрлүүл ниснэ. Эмэгшин нь далавчтай хэдэж түүнийг ашиглаж нисэж чаддаггүй. Мөн огт далавчгүй төрлүүдж байдгийг дурдахын зүйтэй болов. Тэд далавчаа дайснуудаа айлгах зорилгоор ашиглахынж бий. Тэдний далавчин дээр хөвчлэн маш тод содон хээ угалз байдаг. Аюул тозгосон үед мөргөөлж далавчаа цэлбэр гихчин дэлгэж урд төлөө дээш нь өргөж нааш цаашаа ганхаж эхэлдэг. Мөргөлж бол олзныхаа араас хизээж хөөцөлддөггүй. Харин жинхэнэ отолт хийж гөрүүлдэг амт юм. Тэд өнгөлн далдлагтай гаргууд бөгөөд эргэн тойрныхоо орчинтой ямар цаадгүй уусаж чаддаг. Мөргөлж олзоо хүлээгээд хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгөө суудаг байна. Тэдний энэ төвчээр нь бараг үргэлж үр дүнгээ өгдөг. Мөргөлжийн өнгө зүс амьдарч буй орчинтойгоо яв цав нийлдэг тул чухам хаана угдж байгааг нь олоход тунч бэрх. Харин та сая дэлгэснээс мөргөлжийг олж харж чадсан уу? Түүний урд хүчний өргөснүүдийн завсар хоол дижээлийнх нь үлдэгдэл тэглээд үлдэх нь элбэг байдаг бөгөөд энэ нь халдвар үүсэх их үүсвэр болдог байна. Тийм ч учраас мөргөөлж өдөрт хэд хэдэн удаа бие цэвэрлэдэг. Ингэх бүрдээ тэд өөрсдийнхөө гол зэвсгийг маш нямбайлан зүлгэж цэвэрлэдэг гэж. Мөргөөлж хажуугаар нь гүйж эсвэл нисэж өнгөрсөн баргаж бүх зүйлийг барьж идэнэ. Үүнд жом, ялаа, цавцаа, болоо гэд бусад төрлийн жижиг шавжнууд багтана. Тэд бол каннибал буюу ижил төрлөө барьж иддэг амьт юм. Тиймдээ хажуугаар өнгөрөх нэг нүд цаашдаггүйгээр зоо өгчдөг. Түүгээрс тогсохгүй эдгээр шавжийн үржилд орох үйл явцын хамгийн таагүй хэсэг нь хүмүүсийн дунд ихэнх алдартай. Юу гэвэл эмэгчнэм эрийгээ үржилд орж дуусаагүй байхад нь л эдэд эхэлдэг байна. Гэхдээ мөргөөлжийн зөвхөн зарим төрөл зүйлүүд л ингэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмэгчингээс хамаагүй жижиг биетэй эрэгчнэн өөрийгөө багч болон хамгаалахын тулд нэгэн төрлийн зан үйлийн бүжиг хийдэг.
Энэ нь хамтрагчаа тайвшруулж өөрийгөө хоол биш гэдгийг харуулах зорилготой аж. Харин үржлийн ажил дууссаны дараа хэрвээ аз таарч эрэгчин нь амьд үлдэж чадвал тэрээр угсан мэт дүр эсэгдэг. Тэгэд эмэгчнэн түүнд ямар ч анхаарлаа хандуулахаа болох үед нь саялныг зогтож оддог байна. За тэгвэл одоо мөргөөч яг бодит байдал дээр юу хийж чаддгийг хамтдаа харцгаая. Мөргөөч зүгийгээр хоолсох туйлын дуртай. Жижигхэн зүгөөнүүд том биетэй мөргөөчд ямар ч гим хор учруулж чадахгүй бөгөөд мөргөөч үүнийг овчноор ашигладаг. Мөргөөч босгоомжгүй явсан зүгийг аянга цахилгаан мэт гяс барьж аваад шууд л амтхан зоогорж эхэлнэ. Яг энэ үед нь аюус ойртож буг мэдсэн 2 дахь зүгийг нисээд ирлээ. Гэвч тэрээр мөнс махчин амтны өдрийн зог болгон дээр. Харин зүгийн хит олоосоо байвал энэ нь манай анчинд баббу төвөг оддог байна. Энэхүү бичлэг дээр мөргөөлж ээлжид зүгийн үр рүү авирч гараад үдийн зоогоо барихаар бэлтгэж байгааг та харж байна. Тэр нэг зүгийг шүүсч авсан ч амар тайван хооллох боломж түнд олдсонгүй. Зүгүүнүүд мөргөөлжийг бүслэм хөжнөөс нь хазаж эхэлжээ. Зүгүүний эрүү харьцангуй жижигхэн учраас түүнд нэг их ноцтой гэмтэл училж чадахгүй л дээ. Гэлээж гисэн мөргөөлж олзоо тавьж явуусаад удалгүй өөрөө унаад өглөө. Гэвч манай анчин маш их үсэж байсан боловч зүгийн өөрлөө 2 дахь удаага авирч гарлаа. Тэгээд нөгөө үйл явдал дахин давтагдсан дээр зүгүүнүүд уржихгүй зочин зүгээр нэг төвчээд өнгөрөхийг хүссэнгүй. Түүнийг дахиад л доош нь унгаж орхино. Харин энэ бичлэг дээр мөргөөлж хэдгэн барьж аваад идэхээр зэхэж байна. Хэдгэн зүгүүнээс үл ялэг том хэмжээтэй ч гэсэн мөргөөлжинд ямар ч асуудал тарьсангүй. Мөргөөлж түүнийг урд хөзөөрөө тас твсч аваад л амьдаар нь идэж гарлаа шүү. Хэдгэн цагийн дараа хэдгэнээс юу ч үлдсэнгүй. Гэхдээ энэ бүхэн мөргөөлжийн хувьд дэндүү амархан олдсон байлаа. Харин түүний замд Азийн аврах хэдгэн таармал юу босгоос. Энэ бос 5 см хүрч томордог маш өвчхөг эрүү урт гатууртай асар том шавж юм. Ийм нэг аврах хэдгэн минутанд 40 хөвтлөх барт зүгийг устгах чадвартай байдаг. Бичлэгээс харвал аврах хэдгэн мөргөөлж рүү дайрч ширүүн тусаан эхэллээ. Хэдгэн дээр нь гарч суучгаад өршөлтөгчөө хатахыг оролдож байна. Тэрээр хүчхэг эрүүгээ ашиглан мөргөөлжийн хүлнүүдийг тас хазаж түүнд амьд гарах ямар ч боломж үлдээсэнгүй. Харин энэ бос мөргөөлж босон аврах хэдгний хоорондох дахин нэг тулаан. Энэ удаа ч гэсэн нөхсөж байлж мөргөөлжөд ашиггүйгээр эрэглээ. Аврах хэдгэн мөргөөлжийн гол зэвсэг босон ор төлөгийг нь тас хацахыг хичээхэж. Гэтэл гинэтхэн тэр нисээд явчихлаа. Хэдийгээр мөргөөлж амьд үлдсэн ч ор төлгүүгээр ан хийж чадахгүй тус удахгүй үхэх нь гарцаагүй. Зөвхөн ганцхан тусаанд мөргөөлж аврах хэдгэнийг амжилттай барьж авч олдсон боломжоо хасцсангүй. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол доо. Мөргөөлж Аз руу дайрах нь элбэг бөгөөд тэрч байтугай нэлээд том аюустай төрлүүд рүү ч зоригтойгоор довтолдог. Энд мөргөөлж чон Аз руу дайрахаар бэлтгэж байна. Нүд өрөмхийн зурдал чон Аалз түүний бахим хөлнүүдийн завсар орчив. Аалз малтарч гараад мөргөөлжийг хазаж чадсангүй. Харин мөргөөлж хурц эрүүгээрээ олзоо хідэнэ хэсэглээд эхэллээ. Энэхүү амжилттай ангийг нь өөр нэгэн мөргөөлж олж харсан бөгөөд тэрч бас хоолноос хуваалцахыг хүсэж байна. Хоёр мөргөөлж нэг олзыг хуваан идэж байгааг харуулсан маш ховор дүрсийг та бүхэн харж байна. Мэдээж хэрэг тэд хоорондоо зодтолдохгүйгээр өнгөрч чадсангүй. Харин энд мөргөөлж жижигхэн Аалз барьж байна. Энэ ан түүнд ямар ч саад бэрхшээл уучлуулсангүй. Гэхдээ тусан Аалзны талбайд буюу шүлсэн дээр нь өрнөвөл мөргөөлжийн хувьд байдал тунч эвгүүтдэг. Бичлэгээс харвал мөргөөлж жижигхэн Аалзны торонд орчихсон юу ч хийж чадахгүй байгааг харж байна. Аалз тодорхой зайнаас мөргөөлжийн хөлийг маш болгоомжтойгоор хүлж байна. Үүнийхээ дараа олзоо бүхэлдэн шүлсээрээ ороод саяныг үхлийн аюултай хазвартраа хийхэн тэр. Мөргөөлж бүр могоог хүрж барьж иддэг гэж боддоо. Энд нэгэн жижигхэн могоо өөрөө яг л ам руу мөлхөөд орж байгааг та харж байна. Богинохон зургийн тэнцэл. Тэгэл олз хэдийнэ түүний сарванд орчихлоо. Одоо хурц эрүүгээ ажилуулахад л хандалттай. Харин энд мөргөөлж урууга харж дүүслэгтчгээд дайхад бэлэн болжээ. Тэрээр өөрөөсөө хэд дахин том могоог шүүрэн авсан ч энэ нь түүнийг огтхон ч айлгсангүй. Могоо мөргөөлжийг ороож хүлээд мултрахыг оролцсон ч юу ч хийж чадсангүй. Түүний хувь заяа нэгэн ч шийдэгджээ. Энэ бичлэгч гэсэн мөргөөлж могоо руу дайрч байна. Гэхдээ бүр мөргөөлж нь хаана байгаа ч анзаарахдаггүй байгаа биз. Өнгөшн даалбсалт гэдэг нь л эндэ. Мөргөөлжийн хариу үйлдэл үзүүлэх хурд үнэхээр гайхалтай. Тэрээр калибри шиг хурдан шувууг хүрч барьж чаддаг гэж. Калибри шувуу минутанд 200 хүртэл удаа далавчаад дэвдэгч. Тэжээлийн савн дээр буух үедээ ямар ч хамгаалалтгүй болдог.
Мөргөлж урд хөлөөрөө шууд дайрч бяцхан шувууг шүүрээд авлаа. Шувуухаа мустахыг хичих боловч чадсангүй. Азар хүний тусламж цагтаа ирж амтсан байна шүү. Харин энэ шавж мэрэгч амтны хүртэл барьж чаддаг гэвэл та итгэх үү? Нэгэн жижигхэн хулган мөргөөлчийн хажуугаар өнгөрч байтал тэр шууд дайрчээ. Мөргөөлж аянг захих мэт хурдан хөдөлгөөнөөр олзоо барьж аваад идэж гарлаа. Энэ тусаанд хулганд ямар ч боломж байсангүй. Тэгвэл одоо мөргөөлж босон гөрүүсийн хооронд өрнөх хамгийн юр буцын тулааныг сонирхъя. Гөрүүс дайхад бэлтгэн хилээр хэдийнэ гаргасан байсан ч мөргөөлж урд хөлөөрөө зохиж өрсөлдөгчийгөө толгооноос нь бариад авлаа. Өргөстэй хөлөнд нь бадуулсан гөрүүс юу ч хийж чадахгүй байх энэ үед мөргөөлж усан бүр ойртож хорц ирүүгээ ажиллаж эхэллээ. Гэнэт гөрүүс мустарч чадсан ч яагаад ч юм зүгтаасангүй. Энэ нь түүний хамгийн том алдаа байлаа. Учир нь мөргөөлж түүнд 2 дахь боломжийг олгохгүй. Тэр 2 дахь удаага дайрч өмнө ихлүүлсэн ажлаа дуусгаж байна. Бидний өнөөдрийн баатар болсон мөргөөлж нэг иймэрхүү төрөмгөө аюултай шавж байх нэ. Бичлэг маань таалагдсан бол лайк тарц сэтгэлдээ үлдээгээрэй.